Залуусаа нөхөд хичээлээр бүгдээрээ хэвтэж шидсэн биеийн хөдөлгөөнтэй холбоотой 8 ширхэг бодлогыг авч бодож үзье. Эхний бодлого КБL2 биеийн хөдөлгөөнийг зурагт үзүүлсэн байна. Хэрвээ V1-ийг хуваах нь буюу энэ хурдыг энэ хурданд хуваах нь 3-2 байсан бол H1-ийг хуваах нь H2 буюу энэ хоёр өндрийн харьцааг олооч гэж бүгдээр ингээс нь асуусан байна. Энэ харьцаанаас бүгдээр хөөе V1-ийг V2 V1 гэдэг маань 2V юм бол V2 маань 3V байж энэ харьцаа биелнэ л гэсэн үг. Окей. За одоо бүгдээр яах вэ гэхээр энэ x болон 2x гэсэн зайнуудыг ашиглая. Эхнийх нь x. За kb-ийн хувьд бичих юм бол эн чинь 2v хурдтай гараад явчихсан. Тэгээд tk хугацаанд энэ x замыг туулсан байлаа гэж үзье. Хоёрт нь дахиад 2x зам туулсан дээд талынхаа LB-ийн. За тэр маань анхны хурд нь бол 3v байгаа бүгдээр харж байгаа байх. Тэгээд TL гэж үзэлцээ. За тэгээд x-ээр нь тэнцвүүлээ. 1 ба 2-ыг яаж тэнцвүүлэх вэ? 1 тэнцүү 2. X-ээр нь мэдээж тэнцвүүлж болно. Тэгэхийн тулд энэ 2-ыг хажууд иш нь гаргачих тийм ээ. Тэнцүү гэдэг нь баруун тал руу гаргачих. Тэгвэл дээрээ 2v tk нөгөө талд нь 2-ны 3 v үржих нь tl байх нэ. За ингээ харъя л та бүгдээр энэ хоёрыг нөгөө тийш нь гаргаад тавьчих тэнцүү гэдэг нөгөө тал руу гаргах юм бол 4v tk ингээд 3v tl болж хувирах нэ. Энэ дээрээс v-нүүд нь ингээ хурагдчих. Тэгэхээр энэ одоо тэнцэтгэл биш үү? Тэнцхийн тулд tk tl хоёрын харьцаа нь ямар байх вэ? Энэ дээр магадгүй би 3t-гэр өгчих болно шүү дээ, тий. 3 4 12t гээд энэ талд нь хэрвээ 3t-гэр 12t болгоцсон юм бол энэ tl гэдгийг бүгдээрээ хараа 4t-гэр өгч болох байхгүй 3 4 мөн л 12. Энэ талдаа 12t болгоно, энэ талдаа 12t болж иж энэ маань тэнцэнэ гэсэн үг. Тэгвэл биш үү? tk гэдэг хугацаа чинь өөрөө 3t-гэр илэрхийлэгдээд tl гэдэг маань 4t-гэр илэрхийлэгдээд ингээд харьцаа нь гараад ирчихэж байгаа маа. tk гэдэг чинь kb-ийн унсан хугацаа шүү дээ. Тэгэхээр 3t гэдэг маань 3 нүүдэл хийнэ гэсэн үг. 3 нүүдлийг яаж өгөх вэ? H 3H 5H санаж байна уу? H 3H 5H. Нөгөөх нь болохоор 4t тийм ээ. 4t хийнэ гэдэг чинь тэгэл дээрээсээ дахиад ихлэл явна гэсэн л үг л дээ. Энэ H 3H 5H 7H. Ингээд бүгдээрээ H1-ийг олохын тулд эдгээрийн нийлбэрийг авчиж болно. Эдгээрийн нийлбэр маань 9H болно. H2-ыг олохын тулд харин зүүн талын эдгээр өндрүүдийн нийлбэрийг авч болно. 9H 7-г дахиад нэм 16H байсан. Ингээд H1-ийг хуваах нь H2 гэдэг бол өөрөө 9H-ийг хуваах нь 16H болж 16-ны 9 гэсэн хариу гарах нэ. Бодлого номер 2 тус бүр харгалзсан K ба L. За энэ K and L байх шиг байна. Цэгээс шидэгдсэн 2 биеийн нэг нь K цэгт нөгөөх нь M цэгт туссан байна. За тэгэхээр L шидэгдсэн мэдээж ингэж явсараа K дээр хүрсэн. K-га шидэгдсэн биеийн ингэж явсараад энэ M цэгт хүрсэн юм байна. Биес хөдөлсөн цэгүүдийн өндрүүдийн харьцаа H1-ыг хуваах нь H2 ямар байх вэ гэж асуусан байна. За энэ дээр нэг ийм нийтлэг байгаа зүйл маань энэ зай байхгүй юу? Энэ зай. Энэ зайг бүгдээр X гээ. Энэ зайг X гээд тэгштгэл бичье. Тэгштэглийг бүгдээрээ энэ дээрээс L цэгээс одоо шидэгдсэн биеийн хувьд бичих юм бол X гэдэг маань өөрөө 2V үржих нь за T гэдэг өрхий. Эндээс өртөлтэй хугацаанд унсан гэдэг өрхий. Нөгөө тэгүр KBS шидэгдсэн биеийн хувьд яаж бичих вэ бүгдээрээ. Ингэж бичих болно шүү дээ. X гэдэг бол хэдэн V? V үржих нь. Энийг би L гэсэн дээр байх, энийг K гэсэн дээр байх. Ялгаатай учраас ингээд 1 ба 2 маань шууд тэнцэж байгаа бүгдээр харж байгаа байх. X гээд. Тэгвэл X-ийн одоо баруун талд байгаа хоёр тэгштэглийг хооронд нь бичээл та тийм ээ. Тэнцвүүлээд тэнцүү VT квадрат. За энэ дээрээс бол ингээд V-нүүд маань хуваагдчих. Ингээд харвал 2TL тэгээд TK болчих. Хэрвээ би энэ TK гэдгийг биш тэ T гэдээ орлуулчих юм бол энэ хэд болох вэ? За яг эсрэгээр нь орлуул. Энийг нь T гэж. Хэрвээ энийг T-г орлуулчих юм бол эн чин TK чинь өөрөө дангаараа 2T болчих واخхой. Окей. За тэгвэл TL буюу L-с K хүрэхэд T хугацаа өнгөрсөн юм байна. Энд харин нөгөө талд нь TK буюу K-гаас M хүрэхэд 2T хугацаа өнгөрсөн байна. T хугацаа гэдэг маань бүгдээрээ H гээд нэг нүүдэл хий эндээс нь хүртэл H гээд. Харин H1-ийн хувьд гэх юм бол хэдэн нүүдэл хийх вэ гэвэл 2T буюу 2 нүүдэл хийнэ гэсэн үг. За энэ дээрээс унсан учраас 1 2 нүүдэл ингэж. Эхнийх нь H, дараагийнх нь 3H. Ингээд харъя л та. Ингээд харах юм бол энд H1 өндөр байгаа. H1 өндөр чинь тэнд байхгүй юм. H1 өндөр чинь тэр доор байгаа юм биш үү? Окей. H2 өндрийг бүгдээрээ яаж болж болох вэ? H2 гэдэг бол өөрөө биш үү, тийм ээ. Тэр дээр нэг H байгаа. Доор дахиад H дээр нэмэх нь 3H байгаа.
Ингээд хэдэн хаш болсон? 5 хаш болсон. Хаш нэг чинь өөрөө хаш дээр нэмэх нь 3 хаш буюу энэ хоёрын нийлбэр шүү дээ. Тэгэхээр 4 хаш болно гэсэн үг. Хаш нэгийг хуваах нь хаш 2 харьцаа ямар байх вэ гэж асуусан учраас хаш нэг маань 4 хаш, нөгөөх нь 5 хаш ингээд 5-ны 4 гэсэн хариу гарах нэ. Бодлого номер 3. Хаш өндөрөөс 4v хурдтай шидсэн биеийн газар төрөх үеийн хурд нь 5v байсан болвол биеийг шидсэн өндөр ба тусгалын харьцаа хашийг хуваах нь x ямар байх вэ гэж надаас асуусан байна. Окей, 5v газар төрөх үеийн хурд. Газар төрөх үеийн хурд чи энэ улаанаар тэмдэглэсэн энэ нийлбэр вектор үстэй. Энэ чинь өөрөө 5v юм байна шүү дээ. Миний надад нэг мэдгэж байгаа зүйл маань энэ хэвтээд тэнхлэгийн хурд маань өөрчлөгдөхгүй 4v байгаа. Багш нь хурц зурчлаад ихтэй жоохон богинохон зурж болох байсан мэдээж ойлгомжтой. Энэ юу болох вэ? Энэ асуултын тэмдэг байгаад байна. За энийг бол мэдээж олж болно. Яагаад вэ гэхээр 4v тэгээд энд 3v байжж энэ хоёрын Пифагор чинь 5 гардаг шүү дээ. 3 4 5 гэсэн гурвалжингаас Пифагортод 3v ингээ гаргачих чинь. Хаш x энэ хоёрыг яаж хооронд нь хамааруулах вэ гэхээр ингээ хамааруулчих болно. Хаш өндрийг эхлээд олчих заяа. Яагаад гэхээр энд босоо тэнхлэхийн хувьд анхны хурд нь 0 байсан тэгж 3v болсон. Энэ хоёрыг ашиглаад дундаж хурдыг болгох. Тэгвэл дундаж хурдыг бүгдээрээ яаж болдог вэ? 3v энэ хоёрын нийлбэр 0 болон 3v хоёрын нийлбэрийг аваад 2-т хуваадаг. За энэ маань дундаж хурд. Тэрийгээ би юугаар үржүүлэх вэ? Хугацаагаар үржүүлж байж эн чинь хаашиг болдог үстэй. Тэгвэл яг энэ t гэсэн хугацаанд энэ маань хааш өндрөөс ч унана x замыг ч туулна. Тэгэхээр x-ийг яаж болж болох вэ гэхээр бас энэ t-г ашиглаад 4v-г ашиглаад хэвтэ тэнхлэхийн хурд тэгээд t-г ашиглаад ингэж болчих чинь. Одоо амархан боллоо. Хаашиг хуваах нь x. Хааш гэдэг чинь өөрөө энэ дээрээс ангичдөө 2-ны 3v гэж t бас юм шүү. T. Хуваах нь 4vt. Vt-нууд энэ дээрээс ингээ хураагдж байгаа 2 доошо бууж ирээд 8-ны 3 гэсэн хариу гарах нэ. Бодлого номер 4. 6 м өндөр цамхаг дээрээс биеийг хэвтэ чигт 10 м/с хурдтай шидсэн юм байна. Би хэдэн секундын дараа газарт унах вэ гэж асууж байна. Өндрийг өгцөн энэ маань хугацааг тодорхойлно. Хаш 2-1 gt квадратаар g-г нь 10-аар аваад бүгдээрээ бодъё. Тэгээд би цамхгийн оруулаас ямар зайд унах вэ гэж надад асуусан. Энэ дээрээс би хугацааг нь олчих. 2 хаш g язгуурдор мөн 2-ыг үрчин хэдэн метр өндөр вэ? 6 м. Хуваах нь 10. Ингээд язгуурдор 1.2 утсаа ашиглая. Энэ маань ойролцоогоор 1.1 секунд гарах нэ. 1.1 секундэд тодорхой x замыг туулсан. Гэхдээ ямар хурдтайгаар 10 м/с гэдэг ингээд өгсөн байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл x замыг яаж болох вэ? X гэдэг бол 10 м/с-ийг 1.1 ингээд энэ дээрээс 11 м замд тусах нэ манайх. Бодлого номер 5. 2 м өндрөөс бөмбөгийг 8.7 м/с хурдтай хэвтэ шиг шидсэн юм байна. Бөмбөг шалыг харамхаа мөргөнө гэж үзээд дараалсан 2 ойлтой хоорондох цайг бол гэсэн байна. Зуръя. Энэ ингээ бөмбөг хэвтэ чигийн анхны хурд нь v0. Энэ тодорхой өндөр сунж байгаа. Энэ шал байна. Энэ өндөр хааш тэнцүү 2 м гээд өгчихсөн байна. Энд бэштэй те парабол энэ замаар яваад энд ирнэ гэсэн үг. Манай хүн энд ирээд харимхаа мөргөнөө гэж байна, тийм ээ. Шалыг харимхаа мөргөнөө гэдэг нь ямар нэгэн энергийн одоо алдагдал байхгүй. Энерги алдагдaltaгүй мөргөнөө гэдэг нь буцаад яг ямар өндөрөөс унсан тийшээгээ буцаад тэр энергиээр гарна л гэсэн үг. Тэр энэ дээр гарч ирнэ. Одоо хараахан дахиад нэг ойж амжааг байна, тийм ээ. Нэг л удаа ойсон байгаа. Яг энэ парабол шигээ буцаж ингэж доош харсан парабол трактороор яваад энд ирнэ л гэсэн санааг илэрхийлнэ. Тэгшмийн одоо энэ зураас гэдэг ингээд ойлгохыг бүгдээрээ. Энэ хоёрын хоорондох энэ зай ямар байх вэ гэж асуусан байна. Тэгвэл бүгдээрээ энэ дээрээс нэг юм харах юм бол тэгшмээс олно гэсэн үг. Энэ параболын энэ зайг бүгдээр x гэх юм бол энэ x болон энэ ч гэсэн x болно л гэсэн үг. Хаанаас хүртэлх цай? Эндээс энэ хүртэлх цай. Энэ болохоор эндээс энэ маань эндээс энэ анхны унсан тэр цэгийн одоо тий цэгийг холбож байгаа зураас хүртэлх цай гэж ойлгож болох нэ. Тэгвэл энэ x юм байна. Энэ x юм байна. Энэ хоёр x-үүдийн хэлбэр нь ямар байх вэ гэж надад асуусан байна. Дараагаас хоёр ойлт гэж байгаа учраас. Окей, энд нэг байсан, энд нэг байсан. Хоёр дахь ойлт нь энэ байна. X цайг олчих юм бол тэгээд боллоо. X-ийг олохын тулд надад хугацаа шаардлагатай байгаа. Хугацааг олчих юм бол би V0 анхны хурдаар үржүүлээд олчиж болно шүү дээ. Ягаад вэ гэхээр x гэдэг чинь V0-ыг үржих нь t гэсэн хугацаатай тэнцэнэ. Нэгдүгээр тэгштгэл хий. Хоёрдугаар тэгштгэл дээрээс хугацааг олъё. Шууд ингээ биччихвэл манайхан ойлгох уу? Мэдээж ойлгомжтой ойлгоно. 2-1 gt квадратаас юм болдгийг бүгдээрээ харсан байгаа. 2-ыг үржих нь хааш өндөр маань 2 g-г 10-аар авч бодъё.
Ингээд язгуур дор 0.4 буцаа ашиглая. Энэ маань тэг 63 секунд ойролцоогоор гарч байгаа юм байна. Тэгвэл x цаг тэг 63 дээр туулсан биш. Нэгдүгээр тэгшил дээрээс бүгдээрээ олчих болно шүү дээ x цаг. V0 8.7 үржих нь тэг 63. За ашиглая. Ойролцоогоор 5.5. Энэ зай маань 5.5 м байсан байх нь. Дараалсан хоёр ойлтын хооронд нийтдээ 2x зай байгаа учраас тухайн зай маань тоогоор илэрхийлбэл 11 м юм а да. Энэ хоёрын хооронд 11 м байх нэ. Дараагийн нэг бодлого 6 x цэгээс хэвтээ чигт v хурдтайгаар шидсэн. Түүний урд байрлах ханыг харимхаа мөргөж ойн z цэг туссан бол өндрүүдийн харьцаа олоо гэсэн байна. Хан дээрээс ойно гэдэг маань ерөнхийдөө толинд ойлттой маш адилхан байдаг. Энэ дээрээс бүгдээр юуг ашиглах ёстой вэ гэхээр тухайн хан болон шидэгдсэн одоо энэ байрлал хоёрын хооронд гэсэн үг. X замыг туулсан гэдгийг л энэ мэдээллийг л ашиглая. Яагаад эндээс хан хүртэл x зам туулна. Буцаад энэ хүртэл энэ z цэг хүртэл x замыг туулна. X замыг туулна гэдэг чинь нэг мессеж өгöd байгаа байхгүй. Энэ маань юмар учиртай юм бэ гэхээр хэрвээ би x замыг t хугацаанд туулж байгаа юм бол дараа нь дахиад би x замыг дахиад би t хугацаанд туулна л гэсэн үг. Энийг л илэрхийлж байна. Тэгвэл t хугацаанд хааш өндөр доошоо одоо тийм ээ хаашныг хааш өндөр гэж үзэх юм бол дараагийн t хугацаанд дахиад хааш өндрийг биш чөлөө туналтынхаа хуулиар 3 хааш өндрөө яг туулнаа. Окей, тэгэхээр хааш нэг чинь өөрөө хааш юм байна. Хааш хоёр чинь 3 хааш юм байна. Тэгэл олчлоо шүү дээ. Ингээд энэ дээрээс юу гарах вэ? 3-ны гарах нэ. 7 дугаар бодлого налуу автхан оройгоос хэвтээ чигт v тэнцүү 20 м/сек хурдтай шидэгдсэн би ямар хугацааны дараа ээлцэгт очих вэ гэж надаас асуусан байна. Тэгэнгүүт энэ дээр нэг юм налуу автхан градусыг авчид өгчөж энийг 90 градус гэж үзэх юм бол мэдээж 180 болохын тулд энэ 45 ir гэхээр нэг юм санаа өгж байгаа. Хэрвээ байж та би энэ өндрийг x гэх юм бол энэ өндрийг x гэх юм бол энэ чинь өөрөө адил хажууд гурвуулж болно гэсэн. Адил хажууд гурвуулсны гипотенуз нь өөрөө хэд байх вэ гэхээр Пифагорын теоремоор язгуур дор 2x байна. Болоод үзэж болно те. Одоо бүгд юу болох вэ гэхээр ямар хугацааны дараа ээлцэгт хүрэх вэ гэж асуусан байна. Тэгштгэл бичиж x замыг энэ доод талын энэ x замыг ямар хурдтайгаар туулж байгаа вэ? 2-ыг үржих нь t гэсэн одоо энэ хоёрын энэ хурд болон хугацааны үржүүрээр туулнаа. Одоо бүгдээрээ энэний дараа 2 дугаар тэгштгэл дээр байна шүү дээ те. Энэ босоо x-ийг ашиглая. Энэ босоо x-ийг яаж болж болох вэ? Босоо x гэдэг бол өөрөө 2-1 gt-ийн квадрат. Дээд талын t, доод талын t-тэй адилхан. Яагаад вэ гэхээр энэ t хугацаанд босоо тэнхлэг дээрч хөдөлгөөн хийж байгаа хэвтээ тэнхлэг дээрч x замыг туулж байгаа учраас 1 ба 2-ыг шууд тэнцвүүлж квадрат болж тэнцэнэ л гэсэн үг. Энэ дээрээс t-нүүд нь хураагдаад энэ дээр 40-ыг g тугаан тэр маань 10. Энэ дээрээс t үлдэх нэ. 4 секунд. 8 налуу автхан оройгоос хэвтээ чигт 30 м/сек хурдтай шидэгдсэн би налуун y цэг тусчээ. Энэ туссан байна. Энэ доор биш үү энэ дээр. Z y зайг болоо гэсэн байна. Энэ зайг болооч гэсэн байна. За энэ дээр 53 градус өгсөн байгаа учраас энэ 53 градусыг бүгдээр ашиглая. K-гаас y хүртэл байна шүү дээ те. Хааш гэж. K-гаас y хүртэл хааш гэж. Тэгвэл Z y гэдэг бол Z y гэдэг энэ зайг хааш тугаах юм бол тэр маань энэ 53 градус өнцөг байгаа. Энэ өнцгийн косинус болдог. Харин өнцгийн эсрэг талыг буюу kz гэсэн энэ зайг энэ хэсэг гэсэн үг. Энэ зэг. kz гэсэн энэ зайг гипотенузад хуваах юм бол тэр маань тухайн өнцгийн синус болдог. Окей, за энэ косинус 53, синус 53 байнга л одоо өгдөж идэг ийм хоёр өнцөг байна. Энэ 0.6 синус 53 би буруу санааг бол 0.8 байх хэвээр. ZY гэдэг маань өөрөө нэгдүгээр тэгшгэлгүй. ZY гэдэг энэ зай маань косинус 53 чинь 0.6 ааштай тэнцгэнэ шүү дээ. Хоёрдугаар тэгштгэл дээрээс харах юм бол KZ гэдэг тэр босоо зай чинь өөрөө 0.8 ааштай тэнцгэнэ. Одоо бүгдээрээ нэг зүйлийг ашиглаж болж энэ дээр 30 м/сек гээд хэвтээ тэнхлэгийн нэг юм хурдыг өгчихсэн байна. Хэвтээ тэнхлэгийн хурд гэхээр бүгдээр ZY-г ашиглаж болж байна тийм ээ. Тэгвэл энэ ZY-г яаж болох вэ гэхээр 30-ыг үржих нь T гэдээ олчиж болох уу? Болно. Харин KZ-г яаж болох вэ? KZ-г бүгдээрээ 2-1 GT
t-ийн квадрат гэдээ олчиж болно шүү дээ тий. За тэгээ 1 ба 2 дугаар тэгшгэлээ бүгдээрээ хооронд нь тэнцвүүлэл нэг юм гаргах л да. Хаашаар нь тэнцвүүлж, хаашаар нь яаж тэнцвүүлэх вэ? Хааш гэдэг бол 30-ыг 0.6 хуваагаад үржих нь тэр үржүүлсэндээ тэнцэх нь энэ дээрээс гэсэн үг. 2 дахь тэгшгэл дээрээс хааш гэдэг бол биш үү тий. Энийг 10 гэчээ. Тэгэхээр 2 хуваагаад 5 болно гэсэн үг. 5 0.8 тэгэнгүүтлээ тэгийн квадрат болох нэ. Ингээд энэ тэ хураагдаад дээшээгээ яваад нэг баахан юм болох гэдэг юм л да. 35 энэ 4 энэ 3 гарна л гэсэн үг. Энэ дээрээс 10 гарч ирнэ 8 секунд юм шүү. Сайн бодоод үзээрэй. Окей, тэгэхээр 8 секундэд ерөнхийдөө К-гаас гараад Y-цэгт унах нь байна. Ингээд бүгдээрээ нэгдүгээр тэгшэл дээрээс ерөнхийдөө энэ Z, Y зайд оолжуулж байна. 30-ыг үрж Т буюу энэ маань 8 ингээд 240 м гэсэн хариу гарах нэ. За ингээд энэ хүү хичээлээрээ бүгдээрээ хэвтээчигч шийдсэн биеийн хөдөлгөөнтэй холбоотой 8 өөр төрлийн бодлогыг бодож үзлээ. Дараагийн хичээлээр уулзлаа. Баярлалаа.